Чихрийн шижин. Чихрийн шижин нь нойр булчирхай хангалттай хэмжээний инсулин боловсруулж чадахгүй. Эсвэл боловсрсон инсулин нь биеийн эсүүдэд нөлөөлж чадахгүй болсон үед үүсдэг бодисын солилцооны өвчин юм. Уг өвчний үед цусны дах сахарын хэмжээ өндөр болдог. Чихрийн шижинг шалтгаанаар нь 1-р хэлбэрийн, 2-р хэлбэрийн болон 2 дахь жирэмсний гэж ангилдаг бөгөөд чихрийн шижингийн хэв шинж 2-оор өвчилж байгаа хүмүүс нийт тохиолдлын 90 гаруй хувийг эзэлж байна. Уг өвчний үед их шээх, их цангах, их уух шинж тэмдэг илэрхээс гадна ядарч сольдох, бие дүүссэн шарах удаан идэх, нүдний хараа муудах шинж тэмдгүүд илэрдэг. Өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд жин нэмэхгүй, хоолны зөв дэглэм баримталж цусны дах сахарын хэмжээгээ хянах нь зүйтэй. Харин чихрийн шижин онцлогдсон тохиолдолд эмчийн хяналтанд орж, эмчийн заавар зөвлөгөөг тогтмол дагаж мөрдснөөр уг өвчний хүндрэлээс сэргийлэх боломжтой. Чихрийн шижний хүндрэл нь хараагүй болох, бөөрийн дутагдал, зүрхний шигдээс, хөл гарын цусан хангамж алдагдаж үхчихэлт үүсэх, мэдээ алдах зэргээр илэрдэг.